Энэ камер яах вэ? Одоо та нар энэ Нямбатар сайдын үед бид нар их муухай тийм булаа юм үзэж байна. Энэ ардчилсан нийгэм хүний эрх хэрэгчлөлийг зөрчиж байна. Орцонд байгаа камерын бичлэгийг ашиглаж олон нийтэд цацж байгаа нь бол арай дэмжсэн хэрэгээ. Замын одоо цагдаа хүн зогсоогоод энэ ингэртээ ингээ бичлэг хийдэг энэ одоо ер нь хэдэн он бэ? Юу вэ? Баасан зогтын нэг орцны тэр нэг үйл явдалтай холбоотой, лифтний үйл явдалтай холбоотой надтай холбож ярих гэдэг шиг байна алтан гişүнэ. Би шууд хариулъя. Одоо өөрийнхөө бас нэрийг цэвэрлэх ёстой. Тэр баасан зогт гэдэг хүнтэй хувийн харилцаатай эмгэгтэй тэр орчны камерыг өөрөө тэр орчны юунаас гар утсан дээр бичиж авчил олон нийтийн сүлжээнд татсан юм байл шүү дээ. Тэгээ одоо тэр нь цагдаа ямар хамаагүй дээ. Би алтан гişүнийг ингээд нэг тийм улс төрчсөн өнцгөр бүх юмыг яриад байгаад харамсаж байна. Тэр хэн гэдэг амьтны тэр бичлэг цацсан над сонирн биш вэ? Чи хууль зүйн сайд юм болвол тэр хүмүүстэй хариуцлага тооц, тэр хуулиа оруулж ирээ гэж би хэлж байгаа юм. Тэр цагдаа хүний бичлэг хийж яадаг чамтай холбоотой. Тийм та нарын зөвшөөрлгүйгээр цагдаа тэгээд энэ тэр машин зогсоод бичлэг хийж яадаг гэж байхгүй. Чи тэр хүний хэн нэгэн иргэний гэмт хэрэг толгойд хүний нэр усыг энэ улс орон даяар зарлалтгаа та нар ер нь болж